бацгаана үтгэлийн ахын дүүсээ та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргэе. Чуулганы маань энэ 7 хоногийн мэдээллийн хөтөлбөр та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Эзэн өөрийн үгэнд амлахдаа 2 дугаар шастер 7 дугаар бүлэгт нэрээр минь нэрлэгдсэн миний ард түмэн өөртөө даруусгаж, залбирч, нүүр царайг минь эрэлхийлж, бузар муу зам өрөөсөө гимшин эргэх юм бол би Тэнгэрээс сонсоод гэм бурууг нууцлж, газар нутгийг нь эдгэх болно. Энэ газар дах залбиралд нэлмийн тунгалаг, сонор минь соргох байх болон хэмээсэн гэлээ. Даваа таваг баасан гар бүрийн өглөө 7-8 цагийн хооронд өглөөний залбирал тогтмол явагдаж байна. Өглөө бүр эзний өмнө даруугаар ирж залбиралд өөрсдийгөө зориулцгаая. Итгэлийн ахын дүүс та бүхэн анхаарлаа хандуулна уу? Манай чуулганы их заалны шалыг тэгшидгэн засварлах ажил мэргэжлийн байгууллагын гүйцэтгэлээр үргэлжилж байна. Энэхүү ажил нь итгэгчдийн маань олон жилийн залбирал, мөн чуулганы өөрчлөл өсөн тэлж буй хэрэгцээний дагуу хэрэгжиж байгаа билээ. Иймээс та бүхнийгээ энэхүү ажлын төлөө залбирлаараа болон өргөлөөрөө хамтран оролцохыг урьж байна. Тун утгагүй шинжлэгдсэн их зааландаа эзэн бурхнаа хамтдаа алдаршуулцгаая. Хэрвээ та их заалны шалны засварын ажилд өөрийн өргөл хандвараа нэгтгэх хүсвэл доорх данс руу их заалны тэгшлэгээний засвар гүйлгээний утгатай оролцох боломжтой. Мөн та доорх утас руу холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Та бүхний залбирал сэтгэлийн хандив бүхнийг их эзэн өргөх болтугай. Эдгээр үгийг минь сонсоод хэрэгжүүлэгч нь хатан суурин дээр байшингаа барьсан ухаалаг эртээ адил юм. Бороо орж, уяр буун, шуурга шуурч, байшинг нь үтсэн ч хатан суурин дээр баригдсан тул байшин нурсангүй. Харин эдгээр үгийг минь сонссон хэрнээ үл хэрэгжүүлэгч нь эсэн дээр байшингаа барьсан мунхаг эртээ адил юм. Бороо орж, уяр буун, шуурга шуурч, уг байшинг нүдсэнд байшин нурав. Эвдрэл нь асар их байлаа. Хэрвээ та манай цуглаанд анх удаа хүрэлцэн ирсэн бол та анхаарлаа хандуулаарай. Та цуглаан дуусны дараа 1-р үнэт хүрэлцэн цугаараа бид танд чуулганыхаа сургалтын талаар мэдээллийг хүргэх болно. Амьд үгийн мэдээнд анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Ирэх өдрүүдийнтэн эзэн бурхан юрөөн сэх болтугай.